Говьсөнбөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг улсын 5 цэцэрлэг хувийн 2-оос 3 цэцэрлэг байдаг. Тэгвэл тэдгээр цэцэрлэгүүд нь хүүхдийн нас сэтгэхгүй тохирсон Монгол улсын боловсролын яамнаас баталсан хичээлийг сургалтынхаа хөтөлбөрт тусган ажиллахаас гадна хүүхэд багш эцэг эхчүүдийн гурвалсан харилцааг бэхжүүлэн ажиллах тал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилладаг гинэ. Тэгвэл энэ удаад Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгийн баг бүлгээс санаачлан тус цэцэрлэгийн нийт эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж бусад ангийн эцэг эхчүүдэд хошуучлан тэргуун байр эзэлсэн эрэгтэй эмэгтэй багийнханд шилжиж явах цом, медаль, үн бүхий зүйлийг гардуулсан юм а. За тэмцээнд 2 дугаар цэцэрлэгийн 6 бүлгийн эрэгтэй эмэгтэй баг, ажилчдын баг гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй тэмцээн зохион байгуулж байна. Ингээд одоо энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Сүмбэр 2 дугаар цэцэрлэгийн баг бүлгийн эцэг маш баярлж байна. Энэ тэмцээний ингээд бас уламжлалт жил болсон ингээд байгаа бас их баяртай байна. Баясэл цэцэрлэгийн баг бүлгээс анх удаа зохион байгуулж буй гар бөмбөгийн тэмцээнд нийт 6 бүлгийн эрэгтэй эмэгтэй 12 багийн 80 гаруй тамирчид оролцсон бөгөөд тэмцээнд оролцсон болон хөгжөөн дэмжихээр ирсэн эцэг эхчүүд хурд хүч авахалж самбаагаас сорин амралтын өдрөө биеийн чилээгээ гаргаж цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан үр бүтээлтэй өдөр болж өнгөрлөх хэмээн нэлээд сэтгэл хангалуун байгаагаа дурдцгааж байсан юм а. Амжилттай оролцож 1, 2, 3 дугаар хайранд шалгарсан багуудад шагнал гардуулах хэмээн Баясэл цэцэрлэгийн эрхлэгч оюун гэрэд баг бүлгийн багш Амар Минд баг бүлгийн эцэг эхийн зөвлөлийн дарга сайн бидэг нарыг урьж байна. Шилдэг зохион байгуулалттай ангаар шалгарсан ангид шагналыг гардуулах гэж байна. Цэцэрлэгийн багш ажилчид эцэг эх сурагчдын 3 талт харилцааг бэхжүүлж сургалтын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд идэвхтэй оролцож шилдэг зохион байгуулалттай багаар шалгарсан тул өргөмжлөд мөнгөн шагнал хадгалуулж байна. Их чимэг багштай бэлтгэл байгуулдаг. Баярлалаа. Өглөөний 8 цагаас өдшийн 21 цаг хүртэл үргэлжилсэн гар бөмбөгийн тэмцээнд намжилсүрэн багштай ахлах Б бүлгийн эмэгтэй тамирчид мөнгөн медаль, эрэгтэй тамирчид хүрэл медаль авч багийнхаа нийлбэр дүнгээр шилжиж явах цомыг авсан гинэ. Тэгвэл бэлтгэл Б бүлгийн эрэгтэй тамирчид мөнгөн медаль, Ширмэнгийнч багштай ахлах А бүлгийн баг тамирчид алтан медалийг хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд багш нарын баг тамирчид хүрэл медаль, алтан зул багштай баг тамирчид алтан медалийг тус тус хүртсэн юм байна. Энэ удаад зохион байгуулсан багш хүүхэд эцэг эхчүүдийн гурвалсан харилцааг бэхжүүлэх зорилготой гар бөмбөгийн тэмцээн нь нэлээд өрсөлдөөнтэй шудраг болсон талаар эцэг эхчүүд ам сайтай байлаа.